Энэ удаад та бүхэнд бид жижигдэн үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 25 онд олгох хөнгөлтэй зээлийн ерхий нөхцөл Нүс дэвшин хөнгөлдрийн сайдын тушаалаар батлагдсантай холбоотойгоор өнөөдрөөс эхлээд жижигдэн үйлдвэрийг хөгжүүлэх сангийн цахим мэд төсөл хүлээж авах энэ цахим системээр дамжуулаад төслөө хүлээж авсан тухай мэдээлэл хүргэх гэж байна. За өнөөдөр 2025 оны 2 сарын 10-ны 8 цаг 30 минутаас эхлээд 3 сарын 12-ны 8 цаг 30 минут хүртэл за тэр жижигдэн үйлдвэр хөгжүүлэх сангийн төсөл хүлээн авах цахим системээр жижигдэн үйлдвэр хөгжүүлэх сангийн зээл хүссэн төслүүдийг хүлээж авнаа. За Нүс дэвшин хөнгөлдрийн сайдын 25 оны А36 дугаар тушаалаар Дархан уул аймагт хөнгөлтэй зээл олох салбар чиглэлийг баталсан. За энэ салбар чиглэлийн хүрээнд за энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болон үйл ажиллагаа явуулахыг сонирхож байгаа аж ахуйн нэгжүүд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид маань энэ хөнгөлтэй зээлийн дэмжлэгт хамрагдах боломжтой хүсэлтэд илгээх боломжтой болсон. Энэ дээр давхар мэдээлэл болгоод хэлэхэд өнөөдөр зөвхөн Дархан уул аймаг биш дээрээс нь төв сэлэн буюу төвийн бүсийн жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн зээл өссөн материалыг хүлээж авахар ингээд зээлийн мэдээллийн цахим мэдээллийн сан маань нээгдсэн байж байгаа. За энэ систем нэгдсэнтэй холбоотойгоор за тухайн зээлийг сонирхож байгаа аж ахуйн нэгжүүд ямар материал бүрдүүлэх, за дээрээс нь төслөө хэрхэн бичих, за тэгээд энэ төслөө хэрхэн илгээх талаар сургалтыг бас энэ төвийн бүсэд зохион байгуулахаар ингээд өнөөдрөөс эхэлж байна. Энэ 3 дахь өдөр буюу 25 оны 2 сарын 12-ны өдөр төвийн бүсийн сумдын нийт 48 мэргэжилтэн за аймаг хариуцсан мэргэжлүүдийг хамтруулад энэ төслүүдийг хэрхэн төсөл сонирхож байгаа аж ахуйн нэгжүүдийг хэрхэн бэлдэх, материалыг хэрхэн бүрдүүлэх, төслөө яаж илгээх талаар энэ сургалтуудыг бас нэг бүрчлэн зааж өгөхөр ингээд арга хэмжээг зарласан байж байна. За энэ хугацаанд мөн жижигдэн үйлдвэрийн газар маань энэ Дархан уул аймагт байрлаж байгаатай холбоотойгоор шаардлагатай мэдээлэл хүссэн аж ахуйн нэгж иргэдийг байнга өдөр тутам хүлээж авч зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана. Та бүхэн тэгэхээр энд төсөлтэй холбоотой мэдээллийг 77 48 55 55 гэсэн жижигдэн үйлдвэрийн газрын энэ утсаар лавлж болно. За мөн манай жижигдэн үйлдвэрийн газрын пэйж хуудас болон веб хуудаснаас энэ мэдээллүүдийг авч болно. За мөн биеэр ирээд бас энэ сургалтанд оролцож болно мэдээлэл зөвлөгөө авч болно. Энэ удаа манай Дархан уул аймагт энэ жижигдэн үйлдвэрийн хөгжүүл сангаас олгох зээлийн хэмжээ өмнөх жилүүдээс бол эрс өссөн байгаа. Тодорхойтоо хэлэх юм бол 10.5 тэрбум төгрөг батлагдсан. Өмнө жилүүд бол мэдээж 500 саяас дээдлэн 4 тэрбум хооронд энэ их өсвөр шийдвэрлэгдчихсэн бол энэ удаа бол үндсэндээ хэд дахин өссөн юм дэнтэй байгаа гэдгийг хэлье. Дээр нь зээл олгох салбар чиглэлүүд бас нэмэгдсэн байгаа. Өмнө жилүүдэд бол бас ямар чиглэлд ямар салбарт зээл олохын гэдгийг сайдын тушаалаар батлаад аймгийн засварын захирам дээр баталгаажуул явдаг байсан бол энэ удаа мөн сайдын тушаал дээр саяын дурдсан 36 дахь тушаалын авсралтаар зээл олох салбаруудыг бүр сум сумаар нь ангилж өгсөн байгаа. Хуучин бол зөвхөн аймгийн хэмжээнд ийм салбарт олгоно гэдээ ингээ гардаг байсан. Дархан сумын хэмжээнд ихт 18 салбар байх шээ тий нийтдээ. За хонгор сум ихэд 7 салбар байж байна. Орхон шарын голгорт бол 6 салбар. Тэгээ сумдаар нь бүр ангилаад ингээ батлагдсан байгаа. За дээр нь бол бас энэ зээл олох чиглэлүүд гээд нийт манай аймагт бол 10 чиглэл олгоно. Нэгдүгээрт энэ хөдөөгийн сэргээлтийн хүрээнд хотоос орон нутг шилжиж ирсэн хүмүүсийг ажлын байраар хангасан ийм аж ахуйн нэгж байгууллага зээлд хамрагдах боломжтой нэг чиглэл нь. Дараагийнх нь бол импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл хийж байгаа энэ чиглэл байж байна. Экспорт чиглэсэн кластер үйлдвэрлэл байж байна. За мөн баяжуулсан болон органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл. Инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний түүхэн эдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээний оролцогч гэж байгаа. За уул уурхай ханган нийлүүлэлт, цагаан алт хөдөлгөөн, атар дөрөвгөө сая шинэ аян зарласан байгаа засгийн газраас. Энэ чиглэл дээр нь нөгөө шинэ хоршоо хөдөлгөөн. За ийм 10 чиглэлээр бол бас зээл шинэ жижиг үйлдвэрээс олох зээлийг олгох нэ гэж ингэж ойлгоорой. Тэгээд мэдээж бүх мэдээллийг ингээд нэг мөрөх боломж хомсдоо юм. Тийм учраас энэ зээлтэй холбоотой мэдээллийг шөнө хариуцсан авахыг хүсвэл манай аймгийн хүнсэд аж ахуйн газар дээр биечлэн ирж мэдээлэл авч болно. Дээр нь
9985 55 57 гэдэг манай жижигтэн үйлдвэрлэл хариуцсан мэрэгжилтний утсаар одоо бас холбогдож мэдээлэл авч болно гэдгийг энэ дашрамд хэлье. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгодог зээл маань 5 жилийн хугацаатай. Жилийн 5% хүүтэй. За тэгээд эхний 1 жил буюу 12 сарын хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгддөг ийм нөхцөлтэй зээл байж байгаа. Тэгэхээр энэ дээр нэг зээлэгч маань 300 хүртэлх сая төгрөгийн зээлийг одоо хүсэх боломжтой. За тухайн аж ахуй нэгжийн жилийн борлуулалтын орлоготой дүүц хүч өөрөөр хэлбэл за 0-аас 100 хүртэлх 20-аас 100 хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгжийн хувьд за 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг хүсэх боломжтой. За 100-аас 200 хүртэлх борлуулалтын орлоготой бол 200 хүртэлхийг за 200-аас 300 хүртэлх борлуулалтын орлоготой бол 300 хүртэлхийг хүсэх боломжтой. Дээрээс нь энэ өөрөө жижигэн үйлдвэр үйлчлэгийг дэмжих тухай хуулиараа бичил ангиллын одоо үйлчилгээ эрхлэгчдэд олгох зээл байж байгаа. Тэгэхээр бичил ангил гэдэг маань 10 хүртэлх ажилтнтай 300 хүртэлх сая төгрөгийн жилийн борлуулалтын орлоготой аж ахуй нэгжийн хэлбэр буюу компани нөхөрлөл хоршооны хэлбэрээр за тэгээд үйлдвэр үйлчилгээ худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд одоо хандах боломжтой гэсэн үг. За шалгуур маань мэдээж одоо энэ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон засгийн газрын тусгай сангуудад ямар нэгэн хугацаа идэрсэн зээл үр төлбөргүй байх, шүүхүү шийдвэрийн газраас одоо янз бүрийн үр төлбөргүй байх, тийм ээ, татвар хураамжийн үр төлбөргүй байх. За мэдээж нөгөө шаардлага хангасан бүрдүүлэх материал нь одоо шаардлагыг хангасан байхыг бас шаардж байгаа. Зээл хүсэгчийн маань одоо төрийн өндөр дээд албан тушаалтантай харилцан хамааралгүй байхыг бас бид нар шаарддаг. Энийхээ дагуу одоо тэр холбогдох байгууллагуудаар шалгуулдаг байж байгаа. За ингээд материалаа бүрэн гүйцэд бүрдүүлсэн аж ахуй нэгжүүд болоо цаашаага наривчилсан шатны буюу тухайн газар дээр нь очиж одоо наривчилсан үнэлгээг хийдэг. За тэгээд ер нь бол төслөө одоо дараагийн шат руугаа явхаараа наривчилсан үнэлгээнээс гарсан төслүүд маань аймгийн төсөл сонгон шалруулах хорооны хурлаар ороод ингээд ирэмблэгдээд төслийн санхүүжилт авах боломжтой болдгоо. За ер нь бол орон нутагт болоод энэ зээлийн төсөл сонгон шалруулах эрхийг бас одоо шилжүүлсэн байж байгаа. Өөрөөр хэлбэл цахимаар бид төслөө хүлээж авч байгаа улсын хэмжээнд. За тэгэхээр энэ авсан төслүүдэд хуваарлаад одоо Дархан уул аймагт ирсэн төслүүдийг Дархан уул аймгийн төсөл сонгон шалруулах дэд тороо руу, Төв аймгийн төслүүдийг Төв аймгийн дэд тороо руу шилжүүлнэ. За энэ хүрээнд энэ сонгон шалруулах хороо маань төслүүдээр ажиллаад одоо бүрдэл юмаа шалгаад за тэгээд наривчилсан үнэлгээнээс авсан үнэлгээг ингээд оруулаад ингээд сонгон шалгуулалтаа аймаг өөрөө хийдэг ийм зохицуултыг бас оруулсан байж байгаа. За шинээр үйл ажиллагаа явуулж байгаа болон үйл ажиллагаа өргөтгөж байгаа аж ахуй нэгжүүд энэ төслийн сонгон шалгуулалтанд орж болно гэсэн үг.